анхаараарай. Хин манай хамгийн түрүүнд хин бинго гэх юм бол анхаараарай. Зарим хүмүүс юм дээр байхгүй ч яг байж. За одоо багш анхны хөдөлгөөнөөс чиглүүлсэн. Дөнгөж нэг дугаар ингээд авснаас би үндсэндээ бол яг дунд ангид хүртэл би бүх хичээлийг ерөөдөө яг тусгай мэргэжлийн тэр нөгөө нэг дуу хөгжим тийм ээ. Тэгээд биеийн тавийн хичээлүүд бусад хичээлүүд би бүгдийг өөрөө ордог байсан. Тэгээ одоо сүүлд нөгөөхдүүд маань дунд ангид орж ирсэнээс сургуулийнхаа хөтөлбөр юуны дагуу одоо ингээд нөгөө тэр биеийн тавийн хичээл тийм ээ дүрслэг урлагийн дуу хөгжмийн хичээлээс гадна дахиад дээрээс нь мэдээлэл зүйн хичээл, англи хэлний хичээл тий. Тэгээд ахуйцлын хичээл, иргэн шил, түүх, газар зүй гэсэн ийм төрлийн хичээлүүд орж байгаа. За одоо багшийн самбар дээр үчи минутад хараарай. Би алдаж байна. Буруу үчиж магадгүй шээ. Багшаа хараарай. За. За бүгд харъя. Улаан. За одоо багшаа. Си түрүү өгөн гарсан. Гэхдээ энэ манай их чи өөр ажил. Яа, юу гэсэн үг вэ? Хүүе ширээ илүү чадвартай одоо онцлог хүүхдүүдийн өөрсдийн хувийн одоо сайжхахаар тийм онцлог нь болохоор эдгээр маань нөгөө юу яадаг одоо хүнийг даган дуурах чадвар айгүй өндөртэй. Тэгээд тэр чадвар дээр нь толгуурлаад тэгээд харааны яваа тогтоолт өдөртэй. Эдгээр маань нөгөө сонсож юмыг мэдрэхээс илүү хараагаараа тэгээд өөрсдөө гар хорооныхаа нарийн үзүүрийн мэдрэмжээр ингэж барьж тий ингэж хөргөлцөж ингэж мэдэрдэг учраас эдгэрт бол хамгийн гол нь бас тий аль ч төрлийн хичээлүүдийг явуулахад бол тодорхой хэмжээний ахиц гардаг. Хэлээ багштай. Нааш бигнэ. Бигнэ. За. Улаан. Ни манай хэлээ. Улаан. Бас намайг баяр надад таглаарай. За. Одоо болоогүй тийм. За, улаан. Улаан гэдэг чи юу вэ хүүхдүүдээ? Өөдөө юу сургуультай ирэхдээ би их баяртай байдаг. Тэгээ хүүхдүүдээ уулзахтай их баяртай байдаг. Тэгээд хүүхдүүд маань цөөхөн ирүүл надад нэг жоохон сэтгэл готролтой байдаг. Олон ирэхээр бол мэдээж одоо багшд бол ачаал өндөр байдаг. Тэгсэн мөртлөө хүүхдүүдийг би нэг хүүхд ч гэсэн нэмэгдээд ороод ирэхэд би баярлж яадаг. Дотроос аягүй тийм угаасаа санаас тийм баяр төрөөд байдаг. Тэгэхээр энийг бол мэдээж эцэг эхчүүд дангаараа ч юм уу тий одоо зөвхөн манай 25 дугаар сургууль ч юм уу зөвхөн нэг боловсролын нэг байгууллага дангаараа шийдэж чадахгүй юм асуудал. Энийг бол бас миний зөвхөн бодож байгаагаар бол нийгэм бүр хандаж тавих хэрэгтэй юм асуудал гэж бодоод байгаа. Тэгэхээр өнөөдөр бол ингээд аавны хам шижтэй хөлтөл манай сургуулийн хэмжээнд бол яг манай ингээд 15 хүүхэд бүртгэлтэй байгаа. Тэрнээс манай энэ доогуур шинээр ирсэн хүүхдүүд одоо энэ 8-аас доош ингээд 2-3-аар 1-2-оор ингээд тарцсан хүүхэд нийлээд 30 гаруй хүүхэд манай сургуулийн хэмжээнд сурж байгаа хгүй. Тэгэхээр эн чинь бол бас олон тоо шүү дээ. За эмгээр миний гидсүүсэд чи өвгөнтэй нэг ганц сайхан амттайхан шиг боов хийж өгөөч. Гэхдээ би одоо чамд горил байхгүй хаанаас боов хийж өгөх юм бэ?